Сайн байцгаана уу? K-Tips болонгийн маань 2 дугаар дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаад K-Tips-ээр юу хүргэх вэ гэхээр Солонгосын эмийн санд зарагддаг, эмийн жоргуу олгогддог тэдгээр бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд танилцуулах чинь мэдээж би танилцуулахгүй. Энэ бол Солонгосын арсны эмчээр 20 гаруй жил ажилласан туршлагатай 10 гаруй жил гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ийм нэгэн эмчийн зөвлөгөөг та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр энд юу багтсан бэ гэхээр нэгдүгээр батга. За батган дээр түрхэх тосны тухай ярьсан байгаа. За мөн арсны нөхөн төлжилтийг дэмждэг тосны тухай ярьсан байгаа. За шарах сорвыг яаж идэх вэ? Ямар бүтээгдэхүүн тустай вэ? За манай бүсгүүчүүдийн одоо санаа зовоодог нэг асуудал бол сэвх байдаг. Сэвхэнд сайн им юу байна вэ гэдгийг эдгээр дөрвөн бүтээгдэхүүнийг танилцуулсан байгаа. Гэхдээ эмч маань яг ямар шалгуураар эдрийг сонгосон бэ гэхээр нэгдүгээрт эмч бол өөрөө маш олон жилийн туршлагатай. Тэгэхээр арсны одоо янз бүрийн зөвөртэй өвчтэй, шинж тэмдэгтэй тэдгээр өвчтнүүдтэй ажиллаж байхдаа хамгийн cool items-уудыг олж мэдсэн байгаа. Дээрээс нь олд зарвинтай, үн өртгийн хувьд бага мөртлөө үйлчилгээ сайтай. За дээрээс нь орц найрлагын хувьд мэдээж өндөр үр дүн өгөхөөр тийм бүтээгдэхүүнүүдийг санал болгосон байна лээ. За тэгээд хамгийн эхний бүтээгдэхүүн болохоор бидний хамгийн сайн мэддэг Bepanthen гэдэг тос байдаг штэ, хүүхдийн нуралт, тэгээ улаалтан дээр сайн түрхдэг. Тэрүүгээр нь бид нар мэднэ. За энэ Bepanthen-ийн талаар эмч маань юу хэлсэн бэ гэхээр за Dexpantol-ыг бүрдүүлэгч гол элемент гинэ Bepanthen гэдэг нь. Энэ нь юу вэ гэхээр ингийн үгээр хэлэх юм бол бета витамин гинэ. За энэ нь арсны хамгаалалтын бүрхүүлийг сайжруулдаг, гэмтсэн болон өрөвсөлттэй арсыг сэргээхэд тустай найрлага гинэ. За Bepanthen стероид агуулгадаагүй учраас арсны өрөвслийн онцгой юм гэж хэлж болно гэж эмч хэлсэн байгаа. Тэгэхээр арсны өрөвсөл нөхөн төлжилт өрөвслийн эмчилгээнд ашиглахад нэн тохиромжтой гэсэн шүү. За арсны эмчээр ажиллах хугацаанд жирэмсэн их юм уу? Нэраа хүүхдүүдэд одоо тулгардаг арсны өрөвсөл их байдаг. Жишээ нь нэраа хүүхдийн хацар шүлс гожоод тэр шүлснээсээ болоод улаах юм гарч туурах. За памперсыг цолохгүй удах гэх зэрэгээс шалтгаалаад улаалт үүсдэг. Тэгэхээр энэ стероидын найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхийг одоо зарим тоснд стероидын найрлага орсон байт юм байна л да. Тэгэхээр тийм найрлагатай тос хэрэглэж байгааг нь харахаар одоо манайхаар бол их сэтгэл өвддөг гэж эмч маань ярьсан. Тэгээд Bepanthen тос нь бас гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орд юм байна. За хэрэглээний хувьд болохоор вазелин шиг энгийн үед ч хэрэглэж болно. Арс гэмтэх юм уу? Түүнээс өрчлөн сэргийлэх байдлаар түрхэж хэрэглэдэг гэж. Жишээ нь хүүтэн салхинд ялангуяа манай Монголын нөхцөлд хүүтэн салхиагаарт бол хацар улаадаг, хайрагддаг. За тэгээд тасалгааг одоо өрөө тасалгааг дулаацуулах зорилгоор тэн ажиллах үед байдаг штэ. Тэр үед агаар айгу хуурай халуун байдаг. Бас тэр үед одоо ингээд арс улааж эмзэг шиг ч юм уу тэр үед дүрх юм бол их тустай гинэ. За арсны нөхөн дөрж процесс нь дэмжлэг үзүүлдэг гэсэн. За дээр хэлсэнтэй. За өдөр бүр дүрхэж хэрэглэж болох ч гэсэндэ өөр төрлийн эмийн найрлага орсон учраас Bepanthen-ийн гол орц болох Dexpanthenol орсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж гин гэсэн шүү. Тэгэхээр бас юутай холж хэрэглэх вэ? За байнга өдөр болгон дүрхээр болол за би бас бодог дүрхэн тэгэхээр яах вэ гэдгээс бодолцож үзэх хэрэгтэй байх нь. Хэрвээ гоо сайхны бүтээгдэхүүн найрлаганд чинь Dexpanthenol гэдэг за орц найрлага орсон байх юм бол Bepanthen-ийг түрхэлгүй тэр гоо сайхны бүтээгдэхүүнээ түрхэхэд болох юм биш үү? За хоёрдугаар санал болгож байгаа бүтээгдэхүүн бол цус тогтоогч найрлага орсон юм бэлээ. Trazino 2 гэдэг юм. Энэ болохоор Солонгос юм биш, Япон юм. Япончууд ер нь жороор олгогддоггүй зүгээр очоод одоо шууд худалдаах боломжтой тийм эмүүдэрээ маш их алдартай байдгийн гинэ. Тэгэхээр сэвхэн сайн гэдгээр энэ бол Японд бүр аягүй алдартай гэж хэлээ. За сэвхийг эмчлэн гэдэг бол үнэхээр хэцүү. За хэрэг эмчлэх арга нээж олсон бол тэр хүн Нобелийн шагнал авахар тийм одоо үйл хийсэн гэж хүртэл ярьдаг гинэ эмчнэр. За энэ юм болохоор цус тогтоогч найрлага орсон учраас их хэмжээгээр хэрэглэвэл цус өтөрүүлдэг гэдэг учраас цусны бөөгнөрөл үүсэх за гормоны эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хэрэглэхгүй байхын зөв гэж анхааруулсан. За харин бага хэмжээгээр хэрэглэх юм бол энэ тиймч ноцтой зүйл биш гэж хэлсэн. Бага хэмжээ гэдгийг нь хэдийн хугацаагаар уухыг хэлээд байгаа юм бэ гэхээр 2 сараас доош хугацаагаар уух. Хэрвээ 2 сараас дээш хугацаагаар уучих юм бол энэ бол урт хугацаанд хэрэглэсэнд тооцогддог юм байна. Тэгэхээр за ямар сэвхэнд тустай вэ? Сэвх бол маш олон төрөлтэй, уншилахад нэлээд яригтай, хэцүү гэж юм хэлжсэн. За жишээлбэл гаднаас нь харахад бүдэгхэн бус дотор талаасаа гэдэг юм арсны дотор талаасаа цаанаасаа ингээ нэг бөөнөрөө гарч ирж байгаа юм шиг тиймэрхүү сэвхэнд тустай гэсэн. За одоо та энэ зурагнаас харж болно. Ер нь бол нэг иймэрхүү төрлийн сэвхэнд бол үр дүнтэй юм байлээ. Тэгэхээр бусад төрлийн одоо том тэ ингээ зузаан ч юм уу өөр бүтэцтэй сэвхэнд бол энэ үр дүнгээ өгөхгүй гэж хэлсэн шүү. Тэгэхээр яг хэрвээ та ийм сэвхтэй болвол энэ юмнээс уугаад үзэхэд бас гэмгүй юм шиг байлээ. Хүний биеийн онцлог өөр болохоор өгөх үр дүн нь ч гэсэндээ харилцаа адилгүй байдаг гэж хэлсэн. Тэгэхээр хэрэг та ийм сэвхтэй болвол сарын туршийн нэмийг нэг хэрэглээд үзээрэй. Үр дүн мэдэгдэж анзаарагдах юм бол хэрэглэж болно. Хэрвээ үнэхээр үр дүн гарахгүй гэвэл энэ юм зүгээр танд тохироогүй л гэсэн үг. Таны бие
бид тохироогүй гэсэн үг. Тэгэхээр энэ юм муу да биш. Тийм гэсэн үг юм билээ шүү. Энэ юмны үнэ нь болохоор 40,000 вон гэсэн. За Мибо Ёнгу гэдэг нэг юм нэртэй одоо тосон төрхлөг байгаа. Энэ юм нэвтрээд бараг 30-40 жил өнгөрсөн гэж юм ярьж байсан. За түлэнхийн тасаг руу орохоор нэг тийм зөөлөн гүнждийн тосны үнэр гардаг гинэ. Энэ нь болохоор арсны нөхөн сэргэлт, үрвслийн одоо эдгэрэлтэнд тустай гинэ. Түлэгдлийн ер нь зэргүүд идэг штэ. Тэгэхээр түлэгдэлтийн ихэнх үед одоо энэ тос үр дүнтэй юм байна. Хамгийн чухал нь за та хэрвээ түлэгдлэл гэх юм бол хүүтэн усаар ингэж нөгөө болохуул сайдаг штэ. Хамгийн түрүүнд тэр арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн. Түүний дараагаар шууд одоо энэ тосоо түрхэж хэрэгэлдэг гэсэн. За мөн наранд түлэгцсэн үед ч бас түрхэж болдог гэсэн шүү. За юм чинь дараагийн санал болгож байгаа дөрөв дэх cool item бол Токлио гэдэг нэртэй тос байгаа. Энэ бол батганы тос. За батганы өрөслийг намдааж өгдөг. Зөвхөн батг гарах одоо гарсан хэсэгт төрхөлгүй. Хэвийн байгаа арсанд төрөх юм бол ер нь цочрол өгдөг. Дөнгөж гарсан батганд одоо үүнээс өөр үр дүнтэй бараг л байхгүй гэж хэлж илээ. Ялангуяа шилжилтийн насны батг гарч байгаа өсвөрийнхэнд зөвлөж исэн. Их хэрэглээд цочрол өгсөн бол дараагийн удаа төрөхтэй маш нэгэн байдлаар төрөх зэрэгээр одоо арга хэмжээ аваарай гэсэн. За мөн хүн бүрийн арсны онцлог өөр болохоор янз бүрээр хүлээж авдаг. Хэрв цочрол өгч улайх захтнал 1 эсвэл 2 хоногт нэг удаа хэрэглэхийг зөвлөсөн. За тэгээд ч дээрх шинж тэмдэг арилахгүй бол энэ тос танд тохирохгүй байна гэсэн одоо дохио өгч байгаа гэж хэлсэн. За өнгөцхөн жижигхэн батганд үр дүнтэй ба маш их өвчтөй арсны гүнд байгаад гэд улайгаа таваагаад гараад ирсэн. Маш тийм өрөвсөлтэй батганд бол энэ тосон төрхлөг бол ерөөсөж үр дүнгээ өгөхгүй. Бүх батганд сайн гэсэн үг биш гэдгийг та бүхэн анхаараарай. Ямар ч тач энэ дөрвөн одоо эмийн сангаас авах боломжтой, эмийн жоргуугаар авах боломжтой гэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэж бас болох нэ. Ямар ч тач K-Tips болонгийнхаа энэ удаагийн дугаарт эдгээр мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Тэгээд та бүхэн маань цагаан сараараа сайхан шинэлээд гал морин жилдээ K-Tips болонгийнхаа 3 дугаар дугаараар иргэн уулзъя.